Хэрэггүй гэж бодсон чинь үүндээ хороогийн хамгийн хүчлэх чадвар байвал яах вэ? Light Underwood хамгийн аваа адал явдалчин болохыг мөрөөддөг. Түүний амьдардаг ертөнцид хүмүүс шидэд жимс идэж ер бусын хүч чадал олж авдаг бөгөөд Light-ийн авсан чадвар нь Киноми Мастер. Light-ун туйлын их харамсна. Учир нь энэ чадвар нь зөвхөн жимс тарихад л тустай бөгөөд тулааны талбарт ямар ч хэрэгцээгүй. Харин түүний багын найз Лена Флория домогт сэлэмний гигантын чадварыг эзэмшиж маш хурдан алдартай адал явдалчин болчихдог. Мөрөөдлөө орохоос өөр аргагүй төрсэн Light өдөр хоногийг зөвхөн тариалангийн талбайд хөлсөө урсгаж ганцаараа бэлтгэл хийж өнгөрүүлдэг. Гэвч нэгэн өдөр Light санамсгүйгээр хоёр дахь шидэд жимсээ иччихдэг. Хэрвээ хоёр дахь шидэд жимсээ идвэл хордоод тэр дороо өвхөн. Гэвч Light өгдөггүй. Харин ч бүр цоошин чадвартай болчдөг. Яг тэр мөчөд тэрээр Киноми Мастер чадварынхаа жихэн нуцыг олж мэднэ. Түүний хэрэгцээгүй гэж бодож байсан чадвар нь үндэ шидэд жимсийг олон тоогоор нь идэж хизээч олдшгүй асар их чадруудыг хөндлөх боломжтой болгодог. Одоо тэрээр Лена болон бүхнийг шинжин таних чадвартай Айла Лоренс нарын хамтаар дэлхийн хамгийн агуу адал явдалчин болохоор анхны алхмаа алхана. Хааны юугийн зохиолоо сэтүүлсэн Хазараскил Киноми Мастер Скил номи Табитера шинөө мөгэний таврын ната кени цэйтэй 18 санаа нь маш сонирхолтой ч өнөөдөр нь баг зэрэг удаан бас зарим хэсгэрээ жахан нушуу модон санагдсан. Өдөр бүр нэг аним